За энэ жилийн үед одоо 3 мэргэжлийн тэмцээнүүд маань яг албаас өнөөдөр өчигдрөөс эхлээд явж байна. Тэгээд энэ жилийн үед гэх юм бол яг баг тамирчид маань өмнөх жилүүдийг одоо хамаагүй өсөлтөө ширүүн болж байна. Яагаад гэхээр лигийн тэмцээнүүдтэй сайн оролцож байсан тамирчид маань бүгдээрээ тусын багт ороод өсөлтөө аюу ширүүн болж байна. Тэгээд энэ жилийн үед бидний хамгийн том онцлог нь юу гэхээр одоо 2028 оны Илэг Олимпийн оноо цуглуулах юу маань одоо яг эхэлж байгаа. Тэгээд тэгэхээр бидний тэмцээн урдаанд оролцож тоглох болгоомд маань оноо цуглуулна. Тэгэхээр энэ маань яг бидний одоо нөгөө 2028 оны Олимпиад бид нэр орж чадахгүй гэдэг хамгийн гол point нь одоо нөгөө тэмцээн урдаанд ороод оноо цуглуулах гэж байгаа. Тэмцээн болгон хариуцлагатайгаас гадна бидний хувьд нөгөө нэг оноогоо маш сайн цуглуулах хэрэгтэй. Тэгэхээр тэрний тулд бид нөгөө чухал тэмцээнүүдэд оролцох нь бидний хувьд хамгийн чухал болчиход байгаа юм да. Тийм учраас бид Азийн урлагийн аварт оролцож чадахгүй зөвхөн одоо оноо өндөр болгодог одоо Challenger World Tour тэмцээнүүдэд илүү төлөв оролцох гэсэн тийм зорилготойгоор энэ жил нөгөө төлөвлөгөө гаргасан байгаа. Тэгээд энэ жилийн үед манай багийн бүрэлдэхүүнд одоо 2020 оны Токио Олимпийн авраг нээсэн маань бидэртэй нэгдсэн байгаа. Тэгээд энэ туршлагатай тамирчны бид нар одоо хариуцлагатай тэмцээнүүдэд бас нөгөө нэлээдгүй юм суралцлагаас гайгүй сайн амжилт гарах болов уу гэж бодож байна. Сүүлийн 2 дахь тоглолтод бид нар жоохон ядарч төгсөн байх гэж бодож. Яа тэгэхээр 7 тоглолт гарсан. Тэгээд цувралын эхний тоглолт маань ерөөсөө нэг удаагүй эхэлж гисэн гэдэг. Тэгэхээр бид нар одоо бас нэлээдгүй амраад авлаа. Тэгэхээр одоо бас гал гарсан өсөлтөө нэг үзүүлэх болов уу гэж бодож байна. Тэгээд бидний бас хичээж их сургууль хийж байгаа. Тэгээд яг бид нар тэгээд нөгөө өмнө гарсан алдаанууд дээр маш сайн ажиллаж байгаа. Тэгэхээр дараагийн тоглолтноор илүү алдаан дээр ажилласан илүү хичээсэн тийм тоглолт болох болов уу гэж. Бидний хувьд хэм бол өмнөх жил 5-5 тоглож чаддаг шүү дээ. Тэгэхээр энэ жил ер нь бол нэг өдрийн хугацаанд бид нар форм алдахгүй тул ер нь 5-5 тоглохын зүйтэй юм байна гэж үзээд ерөнхийдөө энэ жил 5-5 тоглож байгаа. 3-3-5-2 маань маш өөр байна л да. Бас ингээд нөгөө 3-3-ын темпнээс 5-5-5-5-аас 3-3 ороход энэ дунд нь жоохон бас нөгөө бүтэн нөгөө жил ингээд нөгөө тоглож байгаа учраас жоохон ядралт өгөх мөх гэх нэг жоохон асуудал байна. Гэхдээ сурж байна. Одоо ер нь сурж байна.